байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ Gamma AI-ийн талаар ярьж өгье. За Gamma-гаар та танилцуулга одоо PowerPoint презентац мөн баримт бичиг эсвэл вебсайт хийх боломжтой. За тэгээд бүгдээрээ хичээлдээ орё. За та бүхэн Gamma app руугаа ороод за тэгээд sign up хийгээрэй. За Google-ийнхаа имэйлээр орчин. За тэгэхээр одоо энэ ч та юунд одоо Gamma хэрэглэх вэ гэж энэ дээр personal гэж дараад за тэгээд за энэ яг уу маркетингда хэрэглэх юм уу эсвэл борлуулалтаа гэж хэдүүлээ маркетингийн дарчи. За тэгээ энэ хэдэн хүн ажилладаг вэ гэдэг нь за ганцаараа хэлчих. За энэ дээр presentation хийн гэж юм. За тэгээд вебсайт хийн. За ер нь тэгээд бүгдийг л хийн гэж хэлчихтөө тэгээд. За энд болох дээр та өөртөө текст copy дот хийж болох нь. За энэ болох дээр промптоор тэ өгөгдөл өгөөд бас хийж болох нь. За энд эсвэл бол өөрийнхөө файлаа хийж болох нь. За хэдүүлээ эхлээд нь файлаа хийгээд үзье. За би Albert Einstein-ы тухай юм одоо ChatGPT-гээр бичүүлсэн байгаа. За тэгээ хэдүүлээ одоо үзье. За upload file гэдэг одоо оруулаарай. За одоо энэ дээр ингээд presentation хийж болох нь, web page хийж болох нь, одоо web хуудастай документ болгож болох нь, social media болгож болох нь. За хэдүүлээ эхлээд нь презентац нь үзье. За ингээд презентац нь continue гэдэг үзчих. За одоо энэ дээр бас бид нар бас юм нэмж болох нь generate гэж байна те. За энэ зүүн тал дээр за энэ condense гэдэг маань яг жоохон контентийг нь жоохон болгоно гэсэн үг. Эсвэл бид нар энэгээр энэ контентийг нь хадгалаарай гэдээ оруулчихна. За тэгээд дараагийнх нь болох дээр энэ ч бидэрт theme гэдэг байгаа. Ямар хувилбараар гарах вэ гэдэг. За хэдүүлээ энэ дотроос нь ингээд сонгоод. За хэдүүлээ энийг нь сонгоод үзчихье. За тэгээд энийгээ select гэдэг. За тэгээд AI image оруулах уу гэж энэ хэмэд оюун ухаанаар тэрийг нь орхичих. За тэгээд за энд болох дээр ингээд цаанаасаа ингээд 8 картл гэд бидэрт өгчөж байгаа. Тэгэхээр хэдүүлээ 8 картаар нь явна. Энэ одоо бид нар үнгүүг нь ашиглаж байгаа учраас 8-ыг өгж гин. За мөнгө төлөхдөө 50 карт хүртэл өгдөг. За тэгээд generate гэж. За энийг одоо гаргаж авах хооронд нь энэ тайваа одоо бити хаагаараа гэж юм. Тэгэхээр хэдүүлээ ингээд үлдээч. За та одоо англиар материал өгч бодно. Эсвэл одоо монгол материал авах юм бол монголоор өгч болно. За ингээд гарч ил байна тий. Одоо одоохондоо 3 хуудас гаргацсан байна. За ингээд дуусчлаа. За бид нар түрүүнд нь theme сонгохоос гадна бид нар бас энэ зургийн хэлбэрээ бас сонгож болохоор байсан. Тэрийг нь бид нар ингээд үдээсэн учраас ийм одоо зургийн хэлбэртэй гаргаад ирсэн байна. За та энэ дээрээ дарах дээрээ за та энийг эсвэл одоо өөрчилж болно те артлыг нь өөрчил гэж юм. За edit image гэж юм те одоо имижээ сольж болж юм. За энэ одоо зургийг нь авна гэх юм бол бас download хийж болох нь байна. За ингээд 8 хуудастай презентац гаргаад ирлээ. Та бүхэн бас гой гаргаж ирж байгаа зү те. За тэгээд та энийг өөрчилж бас болно. Theme өөрчлөе гэх юм бол одоо энэ дээр нь дараа та одоо дахиад өөр одоо ийм blank card нэмж болно. За карт гэдэг маань хуудасаар хэлээд байгаа. За тэгээ ямар одоо хэмжээ ямар одоо төрлийн байх уу гэдгээ энэчнээс хийж болно. За тэгээд AI-аар те хэмэд оюун ухаанаар хийлгэж болно. За тэгээд бас template нь энэ хажуу тал дээр байгаа. За энэчнээс сонгоод хийж болно. За хэрвээ та одоо энэ байршуулт нь одоо танд таалагдахгүй байх юм бол за энэ стил гэдгээр нь одоо ороод ямар байлгамаар байна энэ стилээ ингэж харж болно. За тухайлбал хэдүүлээ энийг нэмээд үзье. За хажуу тал дээр нь ийм одоо зүүн гар тал дээр нэмчлээ. За бүгдээрээ хэрэггүйгээ хэлчихье. За тэгээд артлыг нь өөрчлөе. Доор нь одоо header юм уу footer оруулъя гэх юм бол энэ дээрээ бас оруулж болох нь байна те. Нөгөө дээр нь юм бичихээр авах юм бол яаж янзлах нь. За тэгээд энийгээ бас хэмэл оюун ухаанаар янзлж болох юм байна. За энэ болох дээр кредитүүд нь байна те. Одоо энийг хэрэглэх юм бол 5 кредит гэдэг ингээд
явна гэд. За тэгээд бас энэ чи орчуулга хийж болох нь байна. За. За тэгээд эсвэл энэ дээр chat with AI гэж энэ дээр нь хэлээд би одоо энийг ингэмээр байна, тэгмээр байна гэд одоо энэ дээр хэлээд бас өөрчлөлт оруулах нь. За хэдүүлээ энэ дээр нь бичил да жоохон эможи нэмчих гээд энэ чинь ингэ биччихье. За тэгэхээр эможи нэмэх нь үгүй харъя. За энэ эможи ингэж нэмээд гаргаад ирлээ те. За. За тэгээ та энийг хэрвээ одоо өөр дээр хууж авъя гэх юм бол одоо энэ 3 цэг дээр дараа. За энэ export гэд байна те. За export гэд гаргаад та PDF-аар гаргаж болох нь, PowerPoint-аар гаргаж болох нь, эсвэл Google-ийн слайд гаргаж болох нь, эсвэл энийгээ бүгдийг зургаар гаргаж болох нь нэг хуудас болгон дээр. За тэгээд ингээд эхнийх нь бидрих одоо дуусч байна те. За хэдүүлээ одоо тэгвэл дараагийнх дээр очие. За дараа нь өөр юу хийж болох вэ харъя. За бид нар 400 кредиттэй байсан саяны энэ 8 карттай юм презентац гаргахад 50 кредит авсан байна. Одоо бидүүлээ 350 кредиттэй болцсон байна. За энэ одоо зүүн талыг энэ харъя. Хэдүүлээ. За энэ долох дээр темплетүүд нь байна. Ямар темплет байх нь уу те? Энэчнээс харж байгаа темплетүүдээ сунгаж болох нь. За inspiration гэдэг юм байна. Бас л одоо бидэрт санаа өгж байгаа. За одоо бидний картууд нь одоо ийм хэлбэртэй байна. Бичлэгүүд нь юм байна, артлан нь ийм зурагтай байна гэдээ одоо энэ олон темплетүүд байна. За хэдүүлээ дараагийнх нь та custom font оруулж болох нь та өөрөө гэсэн фонттой авах юм бол тэрийг оруулж болно. Гэхдээ энэ төлбөр төссөн тохиолдолд оруулах юм байна. За хэдүүлээ дахиад үзье. За create AI гэж. За одоо хэдүүлээ generate гэдэг дээр нь ороод үзье тийм ээ. За generate гэхээр хэдүүлээ одоо web page хийгээд үзье. За хэдүүлээ энэ дээр нь за вебсайт та тий. За энд одоо бас хэлээ сонгож болох юм байна. За хэдүүлээ монголоор ингээд бичиж үзчихье. Монголынх байна тийм ээ. Сая бид нар монголоор өгсөн болох тэр монголынх байна. За ингээд website fashion branding website хийж өгөөч гэд харуулчих. За outline гаргах нь. За ингээд 10 хуудастай гаргаад ирлээ те. За хэдүүлээ гоё энийг нь сонгочих. За тэгээд хэдүүлээ illustration гэдэг түрүүнд нь сонгоцсон байсан. Одоо хэдүүлээ яг photorealistic гэдгийг ингээд сонгочих. За тэгээд generate гэдээ оруулъя. За говь гэд оруулаад ирсэн байна. Наадам гэд бичсэн байна те. Уламжлалт гар урлал эдэргээд бас оруулсан байна. За та бүхэн энэ бүх үгийг одоо зургийг одоо өөрсдийнхөө вебсайтанда тохируулаад одоо сольж болно. За ингээд дуусчлаа гэж байна. За хэдүүлээ харъя ихнээс нь. За одоо энэ маань вебсайт ч тэ. За тэгээд та одоо өөрчлөхөр авах юм бол шууд одоо энэ дээр нь очиод өөрчлөөд үгнүүдээ өөрчлөөд за зургийг бас өөрчлөхөр авах юм бол зургийг нь өөрчлөөд за одоо edit image гэдэг дээр дараа. За тэгээд энэ дээр одоо дахиад prompt өгч болно. Тэгээд дахиад гаргаж одно өөр төрлийн зураг. За одоо бидний энд гаргасан зургнууд энэ ч байж байна. За тэгээ аль ч зургнуудыг энэ та бүхэн өөрчилж болох нэ. Өөрийнхөө компани одоо зургнуудыг энэ ч оруулж болно. За тэрэн дээр яаж оруулах вэ гэвэл одоо энэ долох дээр AI image гэж юм те. За энэчнээс одоо өөрөө энэ upload өөрөө байгаа зураг оруулна гэсэн үг энэчнээс. За тэгээд AI болон web-ээс оруулж болох нь байна. GIF-ээс бас зураг оруулж болох нь байна те. За ингээд оруулж болох нь. За энэ дээр дахиад зураг гаргая гэвэл одоо гаргана. Хэдүүлээ дараа нэг зураг гаргаж үзнэ. За энэ дээр бас animate хийж болно. За animate нь Pro-гоор хийх юм байна. Тэгэхээр бид нар мөнгө төлнө гэсэн үг. Би тэгэхээр та нарт харуулна. Би төлбөр төлдөг учраас би та бүхэнд дахиад харуулна. За ингээд вебсайт хийжлээ. За хэдүүлээ буцаад очие. За энийгээ тэгэхээр та хэрвээ одоо publish хийхээр байх юм бол одоо энэ чинь ингээд publish гэдэг ингээд хийгээд өөрийнхөө одоо сайт руу оруулах нь шүү. За тэгээд энэ чинь custom domain нэмнэ гэдэг маань та одоо жишээлбэл одоо за mongolfashion.com ч гэдэг юм уу тийм вебсайтаа бах юм бол тэрийг энэ чинь нэмэх нь. Гэхдээ энэ бол заавчгүй Pro дээр очих учраас бид нар одоо энэ чинь оруулж чадахгүй. За тэгээд орхичээ. За дахиад дараагийнхыг нь үзье.
За дараагийнх нь болохоор бид нар сая generate гэсэн те за энэ вебсайтыг үзчихлээ. За document гэдэг social document гэдэг нь бид нар угаасаа тэр байгаа учраас хэрэггүй баг. За гэхдээ яхаа үзэл үзье. За document гэдэг за энийг л аваад үзчихъя л да. Одоо plant-ийн тухай гэд те. За тэгээд generate outline гэж хэлчих. Та өөрөө одоо бичгээр авах юм бол бичиж болно. За энэ бид нар сая англиар гэсэн учраас шууд англиар авчлаа. За хэдүүлээ ерөөсөө ингээ. За энийгээ монголоор хийлгээд үзье л да тий. Монгол гэдэг маань байхгүй байна тийм ээ. Түрүү хичээлээр бид нар монгол гэж солилцсон дээ одоонх дээр болохгүй байна тий. За энийг нь тэгээд хийгээд үзье. За энэ бол дэлхийн ургамлын тухай гэдэг одоо ингээд өгсөн байгаа. За тэгээ энэчнээс одоо хэдүүлээ сонгоч. За энэ concise гэдгийг үдээчих. За тэгээд хэдүүлээ одоо theme сонгоно. За ямар байх вэ гэд. За хэдүүлээ. За энийг нь сонгоод үз. Тэ? За ингээд сонгочих. За AI image гаргана. За цаанаасаа өөртөө сонгоно гэд тэ. Энэ болохоор модельүүд нь юм байна л да. Flux-аар гарах уу, Luma-гаар гарах уу гэдэргээд. За тэрийг зөвөр Oro select гэдээ орчих. За хэдүүлээ дараагийнхаар 3D-г нь үзэх үү. За 3D-г нь аваад үз. За тэгээд generate гэж. Та заавчгүй одоо өөрөө ингээд материалаа хийхгүйгээр за интернетээс материалуудыг авъя гэх юм бол одоо энэ хиймэл оюун ухаан ингээд өөрөө гаргаад ирэх нь. Та зөвхөн л өгөгдлөө өгөх нь байна тийм ээ. За тэгээд буцаад өөрөө дотор нь информац нэмээр нэмж болно гэсэн үг. За ингээ харъя. За бид нар одоо өөрсдөө энийг ингээд янзлахаар бол янзаж болно, зургийг өөрчилж болно гэж хэлсэн те. За ингээд биднийх болохоор ингээд бид нар ийм документ гаргаад өглөө те. Одоо материал гаргаад өглөө. Багш нарт бол энэ их хэрэгтэй гамма гэдэг маань их хэрэгтэй байх нь одоо материалаа бэлтгэхэд ийм амархан болох нь. Энийг одоо презентацаар хэрэглэж болно, зөвхөн документаар хэрэглэж болно те. За бид нар одоо документ гэдэг одоо авсан учраас ингээд гаргаад ирсэн байна. За тэгээд энийг авахдаа та за тэгээд export гээд за export нь танаас хийсэн PDF-аар авч болно, энэ PowerPoint гэдэргээд те. За ингээд авч болох нь бас линкийг авч болох нь байна та нарт энэ чинь copy доод. За энд болохоор өөрөө вебсайт руугаа оруулж болох нь байна. За embed хийж болох нь вебсайт нь. За ингээд энэ чинь бас LinkedIn руугаа пост хий гэх юм бол постлж болох нь байна. Агтаахан юм гаргаад ирсэн байна. Тэгээд зургийн солихоор бол би та нарт түрүүнд нь үзүүлсэн те. Зургийг нь одоо энэ AI-аараа солино гэдэг те. Edit image гэдээ ороод тэгээд одоо солих нь байна. Дахиад одоо энэ чи өөрөө prompt өгөөд өөр зураг гаргуулж болох нь байна. За ингээд хэдэд болчлоо. За дахиад нөгөө одоо social-ыг нь үзье. За бидэрт одоо 270 кредит үлдсэн байна. За одоо create with AI гэдэг энэ одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар та хийнэ гэдэг. За generate гэж хэлчихье. За одоо бид нар social. За social дээр юу хийх вэ гэхээр за энд жишээнүүдээс нь л авчия л да тийм ээ. За энэ дэр Монгол одоо байна уугүй дахиад хараадах юм. Монгол гэдэг дахиад гарсангүй те. За хэдүүлээ гэхдээ энэ дэр ингэж бодно. Бид нар документаа өөрсдөө файлаа хийх юм бол яг тэр чинь монголоор гаргаад ирнэ. За хэдүүлээ одоо энэ дэр за энийг нь аваад үзье. За ингэж generate гэчээ. За бидэрт 10 карт гаргаж өгөх нь байна. За хэдүүлээ theme сонгочих. За хэдүүлээ за энийг сонгоод үзье. За select гэж. За тэгээ generate. За үзье. За энэ маань одоо коллежд буруу мэрэгжлээ сонгосон хүмүүсийн тухай байх нь байна. За тэгээ ингээд одоо энийгээ сошиал дээр тавьж болох нь байна тийм ээ. Энэ зургуудыг за түрүүнд нь зургаа бас өөрчлөхийг хэлсэн. Бид нар нөгөө 3D гэдэг түрүүнд нь авсан учраас яг ийм 3D зургууд гаргаж ирээд байна. За ингээд за энэ дээр зураг гаргаагүй байна тий. За тэгээд зураг гаргаагүй учраас энэ дээр нь дараа. За тэгээд одоо хэдүүлээ дахиад generate гэж гаргаад ирээ.
За гаргаад ирлээ. Зураг гаргаагүй алдаатай байх юм бол та нар тэр зургийг нь гаргаж болох нь байна. Ингээ хөөхөн юм гаргаад ирсэн байна. За эдрийга тэгээд сошиал дээрээ гаргая гэх юм бол гаргаж болох нь тэгээ экспорт хийгээд за энэ одоо PNG-гээр зураг болгоод гаргаад ирэх болох нь байна. За энэ болохоор LinkedIn-ийгаа холбоод тэгээд одоо шууд пост хийж болох нэ. За ингээд одоо бид хэд юм дуслаа. За та бүхэнд би одоо дараагийнхаа нэг зүйлийг үзүүлье. За би энд одоо төлбөртөө дээрээ ороод ирсэн байгаа. За хэдүүлээ энэ дээр одоо дахиад generate гээ. За хэдүүлээ сошиалыг оруулчихъя. За монгол хэл бас байхгүй л та одоо байхгүй байна. За бид нар ер нь монголоор оруулах гэх юм бол зөвхөн файлаа оруулж ажил монголоор гаргах юм байна тийм ээ. За энэ дээр хэдүүлээ за яг нэг 5-ыг л гаргаад үз. За 8-ыг гаргаад үзье. За энэ ингэж энэ яг энэ unconventional ways гэдэг маань зөвхөн ер бусын одоо ердийн бус тийм аргаар харилцагч нар олох ийм тухай одоо хэлж байна. За энэ дээр ингээд 8 гаргачлаа. За одоо хэдүүлээ энэ чинээс theme сонгоно. За хэдүүлээ энийг нь аваад үзчихье. За тэгээ ямар зураг гаргах вэ гэхдээ нь хэдүүлээ photorealistic гэж хэлчихье. За ингээд оруулаад үзье. За ингээд гаргаад ирлээ. За хэдүүлээ одоо юу хийх вэ гэхээр би энэ дээр төлбөртөө дээр юу үзүүлье гэж бодсон байг. Зургийг нь одоо өөрчлөх гээд үзье. За chat with AI гэдэг дээр нь дараад за тэгээд animate гэж биччихье те. За тэгээ харъя. За одоо ингээ харахад энийг ингээд animate болгочлоо те. За энэ кофенос нь одоо уур гарч ийн те. За та тэгээд төлбөр төлдөг болох юм бол одоо иймэрхүү юмнуудыг хийж болох нь байна. За энийг одоо бас өөрчлөх гээд үзье хэдүүлээ. За vectorize гэж энтэй ингээд үзье. Vector image болгоно гэсэн. Тэгэхээр та одоо зургийг нь эхлээд гаргаад ирсний дараа янз бүрээр одоо сольж болох нэ. За одоо ингээд вектор болгоод гаргаад ирлээ. Тэгтээ их онцгүй гаргаад ирлээ. Тэгэхээр та бол Ctrl Z гээд буцаад өөрийнхөө зургийг оруулчих болно. За ингээд ер нь бол та одоо презентац хийхээр байх юм бол одоо ийм гоё презентац гаргаж авч болох нь энэ сошиал медиа дээр тэ Facebook, Instagram дээр зураг гаргахаар ах юм бол ингэж хийж болох нь. За үнгүүдээр орох юм бол 400 кредит өгөх юм байна. Upgrade гэдэг үзье. Хэдүүлээ үнэ нь ямар байх нь вэ гэдэг. За сараар төлөхдөө Plus гэдэг нь $10. За эсвэл Pro нь болох дээр $25 байх нь байна. За энэ дээр болох дээр AI-ийн unlimited тэг хязгааргүй юм зурагнууд гаргаж өгөх юм байна. За тэгээд энд болох дээр 20 карт гаргаж өгөх юм байна. За энэ бол 50 карт гаргадаг. За тэгээд жилээр нь төлөх юм бол та сарын 8-аар тооцоолоод $96. За энэ нь 18-аар тооцоолоод $216 жилдээ төлөх нь байна шүү. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.